За та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Тэгээд та бүхний хувьд нөгөө Jurassic Park гэж киног бүгд мэдж байгаа бах тий. Тэгээ энэ маань ер нь бол тухайн үед яг кино ах гарч байхад бид бүхний хувьд бол энэ маань нөгөө science fiction юм шиг санагддаг байсан. Гэтэл одоогийн яг энэ цаг үед бол биологийн шинжилгээ ухаан, биотехнологи, ген инженерчлэл, анагаахын шинжилгээ ухаан, мөн экологийн энэ салбар зэрэг маш олон шинжилгээ ухааны хувьд энэ маань яг бодиттой ажил болж хэрэгжиж байгаа. Тэгээ энэ топикийн талаар өнөөдөр Лавсрын доктор битээр хэлцгээр та бүхний өмнө гарч ирээд байна. Тэгээд Монгол Улсын их сургуулийн биологийн техникийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Лавсрын таныг өөрхийн талаар нэг товчхон танилцуулга өгөөч гэж урьж байна. Сайн байцгаана орой минь. За өөрийгөө танилцуулна. За ер нь бол би биотехнологич мөрөгчлээ. Бакалавр маань. За тэгээд магистра биохимиэр докторийн ажиллаа болохоор генийн засварын чиглэлээр анагаах ухааны сургуульд Японд хийсэн болохоор анагаах ухааны доктор байгаамаа. Тэгээд ер нь хобби бол анхнаасаа л биолог байсан. Тэгээ би энэ түүхээ оюутан болгондоо ярьждаг болохоор баг энд сууж байгаа хүмүүсийн зарим сонсцсон байгаа хаа. Гэхдээ бас танаар сонирхолтой байх гэж бодоод ярьчаа. Миний хобби бол биолог. Яагаад гэхээр намайг 5 настай байхад манай ах нэг ногоон харвал гээд ном авчилж гисэн байхгүй. Тэгээд тэр ном маань нэг зурагтай. Тэгээд амтны хүрээлэнгээр ингээл хүүхдүүдэд дагуулж яваал аав нь танилцуулаад тийм ном. Тэгээд энэ дээрээс би юу гэж бодсон бэ гэхээр энэ яагаад мод ийм бөөрөнхий байгаа болоо гэж бодсон байхгүй. Тэгээд цонхоор 6 дахь ингээ харахаар 10 дугаар бүлгийн 6 дахь дандаа ингээ шин улаас тавьсан. Тэгээд улаасууд нэг гурвалжаа оройтой байгаад байсан байхгүй. Тэгээ одоо энэ аягүй сонь санагдаад яагаад ном дээр бөөрөнхий боллоо титмэн цанхоор харахаар ингээ бөөрөнхий биш гурвалжаа байгаа юм бол гэж. Тэгэл ерөөсөө урган судлаач болъё гэж мөрөдөж байсан. Тэгээд явсаар гал биологч гэдэг мэргэжлийг одоо ерөнхийдөө уул нь бол биотехнологи гэдэг мэргэжлэр мост орсон. Тэгээ ерөнхий биотехнологи байна уу, биолог байна уу эднээс чи бүгдөө л биологийн мэргэжил болохоор явандаа мөн чанар ажиллах юм. За яг ойрын хугацаанд таныг хийж байгаа одоо томоохон ажлууд гэх юм бол тэндээсээ бас нэг бидэнд бас нэг дуртаад өг. За ер нь яг хаа судлаачийн байр суурьнаас бол хийж байгаа ажил болгон надад өөр сонирхолтой оюутнуудтайгаа хамт ер нь CRISPR-ыг төгсөөд 2015 онд төгсөж ирээд CRISPR-ийн векторыг авчираад өөрөөсөө яг Монголд лабораторид Б вирусын халдвартай эсдэр CRISPR-ээр тэнд нь эвдэлж хагаад Б вирусыг нэг бууруулах туршилт бид нас хийж байсан. За гэхдээ энэ үр дүнгээ яг бакалавр ажлын төвшөнд ягаад нэг ковид гараад бид нас жоохон сайн хөгжүүлж чадаагүй байгаа боловч цаашдаа ингэ хэвлэх тийм сонирхолтой байгаа. Ер нь CRISPR-ыг бол илүү сайн судалмаар л тий. За ойлголоо. Тэгээд өнөөдрийн одоо энэ сэдвийн хүрээнд яригдах юм маань ерөнхийдөө биологийн төрөл зүйлийн үүслийн талаар та их цаашгүй холбоотой байдаг. Тэгэхээр энэ бас нөгөө биологийн салбарын болон биологийн бус салбарын тэг айгүй олон хүүхдүүд байгаад байгаа учраас Лавсрын доктороос би яг энэ биологийн төрөл зүйл амьдрал гэдэг юм анх ер нь хэрхэн яаж үүссэн талаар нэг товчхон богинохон нэг ойлголтыг өгөөд тэгээ хоёулаа ярилцлагынхаа үндсэн сэдв рүү орё гэж бодож байна. За яг хуу ертөнцийн яаж үүснэг физикчд тайлбарлалаа байгаа тий. Тэгээд дэрнээс хойш амьдрал яаж үүснэг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ биднээс таамаглалууд байгаа. За мэдээж молекулууд бол рандомор органик молекулууд үүсдгийг бүгдөө мэдж байгаа. Тэгээд яаж яваач юм нэг тийм санамсаргүй байдлаар хамгийн анхныг эсвүүлсэн байж магадгүй. Одоо биологи дээр бол бүх л амьд организм
бүгд анх эсээс үүсдэг. Тийм учраас эхлээд нэг эс үүсэн байх ёстой гэж эсийн онолоор бол тайлбарлаж байгаа. Гэхдээ тэр нь яг зарим фикшн байдлаар сансраас ирсэн ч гэдэг юм уу тиймэрхүү зөндөөл таамаг байгаа. Тэгэхээр тэрийг биднээс одоогор үнэлж мэдэхгүй. За ямар ч байсан нэг эсээс үүссэн байх. За ойлголоо. Тэгээд өнөөдөр яг одоо яг энэ цаг үед хамгийн анх биологийн төрөл зүйлүүд маань ер нь бол хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгээд эргээд дандаа сүнэж мөхөж байдаг. Гэтэл сүнж мөксөн амьтдыг одоо бидэд сэргээх юм орлого шинжлэх ухаанч хүмүүсийн хувьд бол их өрнөдөг. Одоо жишээлбэл дэлхийд дээр хамгийн анх сүнсэн дид бүтэц буюу дид зүйл буюу пенен янгар. Тэгээ энэ янгрыг 2000 онд энэ янгар маань бүгд хамгийн сүүлийн янгар нь өгсөн байдаг. Гэтэл 2003 онд тэр янгрыг арьсны эсийг авч хадгалсан учраас тэр арьсны эсээс нь колони аргаар анхны одоо колони янгрыг бол төрүүлсэн. Ингэснээр устсан амьтныг эргэж сэргээх боломжтой гэдгийг дэлхийн нийтэд бол ийм итгэлтэй эгээр зарласан, тийм итгэлийг авчирч өгсөн. Тэгтэл зөвхөн саяхан энэ сар гэхэд аимшигт чон гэдэг энэ Game of Thrones-ы цагаан чоныг бас эргээгээд сэргээсэн гэдэг тийм мэдээлэл гарсан та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ маань нөгөө устж мөксөн амьтныг эргээж сэргээж байгаа энэ салбар маань ерөнхийдөө дэлхийн нийтэд одоо бас их том яригдж байгаа, анхаарлын төвд орж байгаа ийм салбар байгаа. Тэгээд энэ аргыг ашиглахын тулд мэдээж ген инженерчлийн арга бол ашиглаж байгаа. Тэгээд таны хувьд CRISPR дээр ажилладаг энэ гений инженерчлийн чиглэлээр сурсан хүний хувьд яг энэ чиглэлийн салбар маань ерөнхийдөө одоо яг дэлхийн түвшинд хэр явж байгаа. Тэгээ устсан амьтныг эргэж сэргээх хин яг энэ салбар дээр ямар байгаа юм бэ гэдэг талаар нэг санал бодлоо хуваалцаач. За ер нь бол биотехнологичд генийг ингээд засаж болох юм байна. Рекомбинац хийгээд дахиад нэг зохион байгуулж болох юм байна гэдгийг 70-аад оноос ойлгосон тийм рестрикцийн энзимийг нээснээс хойш. Тэгэхээр мэдээж рестрикцийн энзимүүд айгүй их хязгаарлалт байсан. Таньдаг дараалууд нь айгүй богинохон ховор тохиолддог. Яг дуртай газараараа хайчилж чадахгүй байдаг ч юм уу. Тэгээд айгүй их асуудал байгаад байна. Тэгвэл одоо тэрнээс болоод хөгжил нь жоох удаан байсан. Гэхдээ яг хуу тодорхой төвшөнд гений өөрчлөлттэй ургамал, бактери гэл янз бүр юм гаргаж үзэл. Тэр нь ч бүр зарим нь хэрэглэн нэвтрүүлсэн л дээ тийм. За сүүлийн үед ерөнхийдөө шинжлэх ухааны хөгжил гайхамшигтай. Бүр айгүй төсөөлхийн аргагүй хурдтай явж байна. Тэгээд тэрний нэг нь энэ CRISPR-Cas. CRISPR-Cas-аар 2018 онд санаж байна. Сая боловсролын доктор ярьсан Эммануэль Шахфонтье, Jennifer Doudna хоёр Нобелийн шагнал авсан. Хоёулаа эмэгтэй. Тэгэхээр энэ цууж байгаа охтууд эмэгтэйчүүд, эмэгтэй судлаачид ялгаагүй тийм амжилттай судалгаа хийх боломжтой гэдгийг бас ойлгож аваад мотивац авч байгаа байх гэж бодож байна. За CRISPR-Cas-ыг юугаар онцгой юм бэ гэхээр рестрикцийн энзимүүд бол яг тодорхой газраар л хэлж гэхээс биднээс тэр хэлжих газрыг зааж өгч болохгүй байсан байна. CRISPR болохоор хэлжих газрын бүр ингээд РНХ-гийн дараалалаар өөрөөсөө зохиогоод өгчөж болдог. Тэгээд тэрийг нь яг ингээд угсраад тийм хайчилдаг юм хийхэд 1-2 өдөр л хэрэгтэй аюу хурдан болсон. Тэрнээс ч өмнө гэхдээ хүссэн газараараа хилждэг өөр энзимүүдийг хүмүүс хийсэн л дээ. Олсон, тэрийгэ хөгжүүлсэн zinc finger nuclease, за өөр transcription activator like effector nuclease гэдэг талент байна. За үүнээс гадна homing endonuclease гэдэг олон юм бий. Гэхдээ энд тэднээс нь яг CRISPR шиг тэгж програмчилж болдог. Гэхдээ жоохон төвөгтэй байхгүй. Хийхэд арай жоохон удаан. Efficiency одоо үр ашигын хувьд жоохон төвөгтэй. Би яг тэрийг ашиглаж үзчихсэний хувьд бол CRISPR бол онцгой маш хурдан байхгүй. Зүгээр ингээл заагаал энэ дарааллыг оруулаад тэгэл нэг хоног за ихтэл 2 хоногийн дараа гаргаад авчихаа. Тийм. Тэгэхээр сая нэг чон амьдлсан маш аимшиг чон. Тэрийг ерөн сая миний сонссноор тэр
20 төрлийн гений хувьд бол ялгаатай нэг 20 төрлийн ген байсан гэж ойлгосон. Тэгээд тэрийг бас яг саяны технологи ашигласан уу? Яг өөрөөсөө Colossal Science-ийн яг тэгж зарлж байгаа. Ер нь CRISPR бол ингээд ДНХ-ийг хилжээл болоо биш. CRISPR-ийн бүр янз бүрийн хувилбар байгаа. Тэгээд зарим юмыг нэг өөрчилсөн байгаа. Жишээлбэл CRISPR-ийн яг ингээд хилждэг юмыг нэг талын катализа төвийг нь ажилгүй болгоод нөгөө тал нь л ажилдаг болгоцсон ч гэдэг юм уу. Ингээд CRISPR-ийг өөрчлөөд бүр байж болох бүх зорилгоор хэрэгэлдэх боломжтой болгочиход байгаа байхгүй юу? За өөр ингээд тэрний сул талуудыг нөхөөл янз бүр. За яг энэ аргуудыг ашиглаад Direwolf гэдэг чоныг гаргаж авахын тулд Direwolf-ыг ерөнхийдөө биднээс олдсон 2 спесимент байгаа юм байна л да. Нэг нь болохоор 72,000 жилийн өмнө олдсон. Өмнө одоо үхсэн нэг тэр чонны толгойн яс. Тэгээ мөсөн дунд байсан болохоор нэлээд сайн хадгалагдуулсан гинэ. Нөгөөх нь болохоор нэг 10,000 жилийн өмнөх спесимент байсан байна. Тэгээд энэ дундаас ДНХ-гийн дарааллын тогтоогоод зарим нэг дарааллууд нь мэдээж тэлчин бүрэн сэрхэхгүй. Тэгээд байгаагаа ингээ конструкц хийгээд хамгийн ойрын төрөл чонтой нь харьцуулангууд нэг 99.5% эзлэх юм шиг. Тэнгүүд нь энэ дундаас 20 генийг ялгаатай гэж үзээд тэр 14 ген ялгаатай. Тэн дээр 20 янзын өөрчлөлт хийсэн гинэ. Гэхдээ Clossal бол нэг ямар 20 генийг яаж өөрчилсөн нь яг зарлаагүй. За зарласан нэг ганц 2 ген байгаа. Тэр нь булчин биеийн одоо хэмжээтэй холбоотой нэг ген HGM2 ч нэг тиймэрхүү ген байсан. Дараагийн ген нөгөө өнгөтэй холбоотой нэг ген. Энэ хоёрыг ол зарлаад байгаа. Тэгэхээр тэр чон бол яг энэ орчин үеийн биотехнологийн ололтууд тэ Нобелийн шагнал авсан гин аргыг ашиглаад Direwolf буюу одоо тэр эртний чонтой дэстэй чон хийсэн. Тийм. Тэгэхээр одоо ингээд эртний ус сүнсэн тэр аим шиг чоныг бид гаргаад ирлээ шүү дээ. Энэ ч өөрөө бас хүн төрөлхтөнд аюултай ч юм уу? Аль эсвэл байгаль орчинд аюултай ч юм уу? Аль эсвэл энэ мөн эргээд бас ёс зүйн асуудлууд хөндөгдөх баг. Гэхдээ аюултай учраас сэргээж байгаа бас эргээд энэ маань бас эерэг нөлөө байгаа, сайн тал байгаа учраас судлаачдын нэг бас эерэг гэж харж бас энэ зүйлийг хөгжүүлээд байгаа баг. Тэгэхээр яг энэ дээр өөрийнхөө бодол яг юу гэдэг юм болов? За ер нь бол extinction гэдэг асуудал бол яг resurrection гэдэг нэг юм буцаагаад амьлуулж байгаа асуудал биш. Тэгэхээр айгүй төвхтэй энэ Direwolf-ийн хувьд бол тэрний экологч байхгүй. За тэгээд чоныг зүгээр засцсан зүгээр шин засцсан сарлчон гаргачлаа гэж ерөн судлаачид үзэж байгаа. Би ч гэсэн энтэй санал нэг байна. Яагаад тэгж үзэж байгаа гэвэл тэр амьтны яг ингээ хэлбэр нэг л асуудал морфологид нь ингээ чиглэлцсэн. Гэхдээ тэр амьтны зан төлөв, тухайн цаг үеийн экологи, тухайн амьтны микроорганизм байна. Тэр нь бас зан чанарт нөлөөлнө гэл айгүй олон асуудлыг биднээс мэдэхгүй. Тэгээ тэр нь яаж нөлөөлөх юм одоо орчин үеийн асуудалтай яаж нөлөөлөх юм айгүй төвөгтэй л дөө. Тэгээ Direwolf-ыг гаргаж ирснээрээ тэднээс юунд хариулахыг хичээсэн бэ гэхээр яг гоо Yellowstone-д чон байхгүй болоод 60 жил болсны дараа Yellowstone-ийн байгаль экологи айгүй өөрчлөгдсөн юм байна л да. Нөгөө буг нь хаамаагүй дураараа тэнээл бүх модыг ингээл хуглаад экологийн хувьд айгүй асуудал үүсгэсэн. Тэгээд саарл чоныг дахиад нутагшуулсан чинь саарл чон бугыг дултай газараар нь явуулахгүй идэх ёстой газараар нь идүүлээд ингээ хариулаад байгаа байхгүй. Тэгээд бугнаасаа өөрсдөө авч идээл те өөрсдөө ч амьдрна. Тэгээ Yellowstone-ийн экологи айгүй сэргсэн гэж ерөнхийдөө бүр хамгийн ойрын тийм баталгаа байна л да. Тийм учраас тэр хүмүүс төсөөлөхдөө тухайн цаг үед тэнд байсан юм чинь тэр экологтой хэрэгтэй байх гэж үзээд байна. Экосистемийг сэргээхийн тулд тэгдэг. Гэхдээ жил чинь 10 хэдэн мянган жилийн өмнө болохоор айгүй төвөгтэй байхгүй. Яг тэрийг биднээс баталж чадахгүй. Харин энэс хөрөөд хэлэх юм бол саяхан алга болсон амьтад. Одоо жишээл саяын дэсэн Пиренеийн янгэр гэдэг ч юм уу. Тэр бол яг экосистем байсан. Устцсан. Гэхдээ тэр дэд зүйл л дээ. Тэгэхдээ тэр экосистемд хэрэгтэй байсан ойлгомжтой. Саяхны өөр асуудал гэвэл одоо Тасманы бар байна те. Австралид очоод Европчууд
хонь идэд ингээ бүгд ингээ алдсан. Тэр нь Тасман, Тасман л одоо Австрали экосистем чухал нь ойлгомжтой. Тэрийг буцаагаас сэргээх юм бол Австралийн экосистем хуучин хүмүүс очихоос өмнөх үе рүүгээ дөхөх ч юм уу тий. Тиймэрхүү эрг эффект байж магадгүй гэдг нь бол биднээсээ одоо найдвар байна л да. Аюул бол ойлгомжтой, бүх юм аюултай. Би бол бүх хүмүүс л хэлхийг хүсэж байна. Хэрвээ хордоо гэж харах юм бол бүх юм хордоо. Ус ч гэсэн хордоо. Та усыг 6 литрээс ихийг нэг дор уучих юм бол үгүй шүү дээ. Бүх юм аюултай. Тэгээд ямар хэмжээнд яаж байх уу, яаж зохицуулах уу гэдэг нь бол ер нь ирээдүйн биднээсийн тийм сорилт болох байхаа. За окей. Тэгэхээр ямар ч хэсэг устсан амьтан ингэ сэргээчлээ. Саяхан ярьсан бид одоо ингэ сэргээгээд байгаа амьтад нь бол боломжтой нэг цаг хугацааны хувьд бол нэг боломжтой нэг цаг хугацаа байх шиг байгаад байна. Тэгэхээр өнөөдрийн хоёулагийн сэдвийн яг үндсэн гол юм одоо бидний хувьд одоо яадгийн 10,000 жилийн тэртех одоо амьтныг ингэ сэргээж болоод байгаа бол эргээд бидэд энэ үлэг гөрүүлийг сэргээх боломж ирнэ. Биологийнхны хувьд бол хэр онлын хувьд бодтой байт юм бол. Яг хоо энэ ер нь хийл асуулт. Нөхлийн хүчил бол бас айгүй эмзэг штэ тий. Тэгэхээр одоо сэргээж болоод байгаа яг нөгөө мөслөгийн үед мөсөн дунд ч юм уу тийм хүчил төрөгчөөс тусгаарлагдсан бол за ялцсангуу сэрүүн нөхцөл айгүй тийм таатай нөхцөл хадгалагдсан организмаас нөхлийн хүчлийг тэгэхээр тэр нь дандаа бүрэн биш байхгүй ингээд тасархаас тэрийг сэргээгээд одоо ойрын байгаа зүйлтэй нь харьцуулж агаад ахаад конструкц хийж байгаа сэргээж байгаа аргууд байгаа. Динозавр бол төвхтэй. Тэр чин ойролцоогоор нэг 66-аас 200 тийм нэг 100-аас 200-300 сая жилийн өмнө устаа алгуулсан амьтан байгаа шүү дээ. Тэгтээ санаа зовлтгүй. Динозавр одоо яг ч бас үхээд дуусчаагүй. Байгаль орчиндөө зөгцөж явсаргаад одоо шувуу болоод биднүүсийн дээгүүр нисэл явжлаа. Хамгийн ойрын динозавраас амьд үлдсэн төрөл чинь шувуу байна, матар байна тийм ээ. Тэгэхээр тэднээс яг тэр хувьслынхын түүх нь бас мэдээж байх боломжтой гэж үздэг л дээ судлаачид. Энэ дээр нэг бүр ингэж зөрөөд нэг тийм ургамалтай л шавчих. Улаан лойл халуун амттай биш те. Чинжүү болохоор спайси халуун амттай. Тэгээд яг ингээд үзэх юм бол улаан лойл чинжүү одоо Монголд ургадаг чисэн цэрэг гэл тэднүүсийн жимс нь ер нь төстэй. Тэгээд улаан лойлыг ингээд гененийг энд судлах юм бол халуун амттыг үүсгдэг тэр капсацин гэдэг уургийнх нь ген байгаа байхгүй. Улаан лойл хизээ нэгэн цагт халуун амттай байсан байгаа байхгүй. Гэхдээ улаан лойл болохоос өмнө юм уу чинжүүтэйгээ хамт байж салаагүй болохоос өмнө би мэдэхгүй. Тэгэхээр судлаачид тэрийг нь унтралцсан тэр генийг нь засангуудаа спайси улаан лойл гаргаж авч үзэж байгаа байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хувьслын түүх нь геном дээр хадгалагдаад үлдчихэж байгаа байхгүй. Тэгвэл ямар байдлаар хадгалах юм бид зүнс мэдэхгүй. Яг төсөөлж хэлэх юм бол биднээс ингээ хувьслын түүх гэдэг нэг юм ном байлаа. Тэр ингээд ураад буцаагаад наагаад ингээ янз бүрээр ингээ зохион байгуулаад яваал байна. Гэхдээ эргээгээд биднээс тэдэн жилийн өмнө ямар байх боломжтой байсан бэ гэдээ биднээс тооцоолж ямар нэг үр дүн төрж болох бах. Тэгэхээр нөгөө чикинозаврус гэл айгуу хийт нэг судалгаа өгдөг штэ нөгөө дахианы үр хөвлөгийг жоохон динозавртай дэвстэй морфологтой болгоцсон нэг үе юм сүүлэнд нь үе нэмждэгчлөө. Тэгээ тиймэрхүү судалгаа хийсэн байдаг те. Тэрэн шиг би бол T-Rex-ийг дахианаас буцааж агаад энэ тижээвэл жижигхэн T-Rex-тэй болох уу гэвэл сонирхолтой л байна. Одоо би тийм тижээвэл T-Rex-тэй болж үзмээр лээ. Тэгэж болохгүй газар байхгүй. Би бол тэгтээ тэр нь яг динозавр биш байхгүй. Яг саяны даяр болов шиг шин биднүүсээ зохиосон юм байхгүй. Одоо биднүүс шинээр зохиогоод байгаа байхгүй. Тийм асуудал. Тэгтээ хэлбэр хэмжээ тэр нь биднүүс нөгөө нэг сэтгэлийн хөдөлгөөн хуучин юмыг сануулахаар байна. Тэгэхээр сая хувьд бол одоо ингээд бид нэг том амьтан сэргээгээд байна шүү дээ. Тэгтэл том амьтан өөрөө оршин тогтнохын тулд
бас өөрөө дотроо маш олон микробиомуудыг агуулж идэг. Тэгтэл яг зөвхөн за амьтныг бид нар генетикийн хувьд нь ингээд модификейшн хийгээд ямар нэгэн байдлаар гаргаад ирэх гэж бодъё л да. Гэтэл тэр амьтны дотор байгаа амьтны гадаргуу дээр байгаа тэр амьтныг тэр том организмыг яг амьдрахад зайлшгүй шаардлагатай байдаг тэр микробиомууд гэж байдаг. Тэгэхээр энэ бас ялцчгүй одоо эргэжтэй extinction хийж байгаа тохиолдолд бас зайлшгүй яригдах ёстой нэг сэдв баг гэж бодож байна. Тэгэхээр энэ микробиомын асуудлыг яг энэ сэргийхтэй ямар шоу аргаар хэрхэн яаж энэ дээр судлаач ханддаг юм бол За энэ ер нь айгүй хэцүү те. Одоо микробууд ч биднээс бас хамаагүй маш жижигхэн болохоор удирдахад жоохон төвөгтэй. Гэхдээ яг тухайн зүйл гэдэг бол яг тэр геном тийм болохоор тийм зүйл гэж одоо ярих жоохон төвөгтэй баг. Биднээс ч яг үннийг хэлэхэд өөрсдийнхөө тарихыг өөрсдөө удирддаггүй гэж үзэж байгаа байхгүй одоо. Биднээс юу идхийг хүсэж байгааг бас биднээс гидсэнд байгаа бактериуд жолооддаг байхгүй. Жижигхэн болоогүй бол цослоо явуулч тэр нь урсж байгаа тархинд очиод чихэл идмээр санагддаг ч юм уу те. Тархалах гэдэг хүнийг юм идэх гээд байдаг ч юм уу те. Тэр шиг тэрийг бол ер нь микробууд бас биднээс ингээд симбиоз удирдах байгаа гэж одоо ер нь хүлээн зөвшөөрөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр зүйл гэдэг ойлголт бол ерөнхийдөө бүр ингээд ийм маш тийм өргүүр байна. Микробтойгоо хамт тийм ойлголт юм биш үү? Янз бүрийн юм уугаал зарим микробоо ингээд алга болгочлоо гэхэд тэрнээс болоод зарим нэг өвчний эрсдэлтэй болчдөг юм байна. Хавдрын эрсдэл нэмэгдэж байгаа юм байна. Тэгвэл тэр бактери байх байгаас болоод ч гэдэм үү. Иймэрхүү баримт тавин баримтууд бол зөндөө бий. Тэгэхээр биднээс угаасаа устцсан амьтны микробыг сэргээн гэдэг чинь бүр амар өндөр түвшний асуудал болчихж байгаа байхгүй. Гэхдээ тэгж болохгүй гэж бас би бодохгүй байна. Ягаад гэвэл нөгөө мөсөнд бол тэр ястай хамт тэр микроб нь байж болох уу? Саяхан Японы эрдэмтэд Африкаас 2 сая жилийн өмнөх ийм чулуулагын дундаас одоо микробын юг оллоо гэдэг ч юм уу. Тэгээд тэрийг янз бүрийн аргаар ингээд баталж байна. Гэхдээ яг амьд үгүйг нь би мэдэхгүй тэн дээр бичихгүй байгаа байхгүй. Тэр нь яг микроб мөн байна 2 сая жилийн өмнөх микроб байна гэдэг. Энэ талаар ч гэсэн судлаачид айгүй их ажил хийх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгээд бас надаас суугаад би баха ярьчлаа. Одоо одгүй юм чисээ би бас асууя гэж бодож байна. За ер нь de-extinction хийхэд генийг нь засаад тэгээ яг хоо генийг нь төхөөлчлээ. Тэгээд зүгээр л засцсан ген чинь тэр нэг бөөмчин өөрөө спиш юм би чинь цаашаа явахгүй. Организм болохын тулд биднээс заавал нэг тийм эс хэрэгтэй. Тэгээд энэ Клослихны хэлж байгаагаар бол чонын фибробластисыг зассан. Тэгээд тэр зассан бөөмөө аваад нохооны өндгөөс цоолгосон гэсэн. Тэгэхээр энэ de-extinction хийхэд болон энэ үйл шилжүүлэн суулгахад гарч байгаа одоо энэ ерөнхийд клоногийн арга гэсэн үг болж байгаа шиг байна тий. Энд ер нь таавал одоо хүн эмнэлэг дээр хүний үр зохиомл орчинд үр тогтоож шилжүүлэн суулгадаг хүний хувьд энэ de-extinction хийхэд энэ технологи нь хэр хэцүү вэ? Ер нь энэ хооронд энэ хоёр ижилхэн үү? ерөнхий зарчмын хувьд яг ажиллах технологи яг үндсэн том нэрээрээ assisted reproductive technology гэж нэрлэдэг нөхөрчгүйд туслах аргууд гэдэг. Тэгээ тухайн организм нөхөн үрчигт нь гаднаас бид тусалж байгаа аргууд байхгүй юу? Энэ аргууд бол яг өндгээс авдаг, эр бэлгээс авдаг, авсан хоёр эсээ лабораторийн орчинд хооронд нь нийлүүлж үр хөврөл болгодог. Үр болгосон үр хөврлөө буцаагаад одоо умаад суулгаад тэгээд одоо тухайн организмыг жирэмсэн болохыг хүлээдэг. Гэтэл сая энэ миний ярьсан процесс болохоор яг хүн дээр яригадаад байгаа ийм процесс. Тэгээд хөгжөөд бол удаагүй. Гэхдээ ер нь биологи организмууд би бас яг энэ хилцүүлэгт орохын тулд харж ирсэн. Биологи организмуудыг за ген инженерчил ч юм уу AI технологи ч юм уу ашиглаад ингээд засчлаа шүү дээ. Тэр амтны за генийг ингээд гаргаад авчлаа, бүүмийг гаргаад авчлаа. Тэгээ эргээд тэрийгээ яаж амтан болох вэ гэдэг асуудал нь өөрөө яалтчгүй энэ нөхөрчгөө туслах аргыг ашигладаг. Тэгэхээр нөгөө биологийн дүрсийнхаа нөхөрчгөө онцлогоос хамаарат хэрэгжилж байгаа аргууд бас өөр өөр баг шиг байгаа даа. Тэгэхээр хүн бол өөрөө бие парити умаад бууждаг. Гэтэл шувуу матар эднээс болохоор өндөг гаргадаг.
нөгөө oviparity гэдэг тий. Тэгээ бас ийм байдаг. Тэгэхээр энэ нөгөө ямар нөхөн үржих вэ гэдгээс хамаарат бас аль нь дээр нь нөхөн үржихийн туслах аргуудыг хэрэглэх вэ гэдэг асуудал нь бас өөр байдаг юм шиг үлээ. Oviparity-ийн хувьд бол яг энэ ген инженерчлэлийн тэр spindle transfer буюу nuclear transfer гэдэг тэр аргыг ашиглаад тэгээд угаасаа тэр нөгөө байгаль орчинд тодорхой температурын орчинд тэр үр хөвөл хөгждөг учраас тэр бол нэг төвхтэй биш юм шиг байна. Viviparity буюу тэр хүн дээр ижлэхэн одоо чон байна, одоо умаатай үр хөврөл нь боождог, ихсээр дамжиж нөгөө тижилээ авдаг. Энэ үед аюух тийм төвхтэй болон харилцаанууд байдаг. Тэгээд эхлэхээр хамгийн гол технологи нь болохоор нөгөө дойлын хулганы хийж байгаа колоны аргатай ер нь бол ижлэхэн. Тэгэхээр тэр нөгөө засцсан генүүдийг нэгдүгээр тэр генийг одоо яг агуулсан бөөм биднэрт хэрэгтэй. Тэр бөөмөө гаргаж авахын тулд тэр бөөм маань өөрөө бас насжилттай байгаад байдаг. Гэтэл яг одоо насанд хүрсэн тийм нас бий гүйцсэн тийм организмын бөөмийг авчих юм бол тэрний эргээд айгүй амархан хөгшөрдөг. Тэгээд эхлэхээр шинэ организм үүсгэхэд айгүй төвөгтэй байдаг. Тэгэнгүүт энэ нь болохоор нөгөө биеийн эсээс шууд ингээд аваад тэгээ биеийн эс дотор нөгөө ген засвар хийчихээр тийм асуудал гараад идэв юм шиг лээ. Гэтэл дараагийн нэг технологи нь болохоор одоо хийж болох айгүй тийм том юм болохоор өндгийн эс авч үр хөврөл авчаад үүдлээсээ аваад үр хөврөлий. Тэр үр хөврөлийн үүдлэс маань өөр айгүй залуу байхгүй юу. Тэгээд тэр үүдлэсийнхаа генийг нь одоо засаж тэр амьтныхаа генийг буцааж хийнгүүтээ дараа нь тэндээсээ бөөм авангуудаа тэрийгэ буцааж тухайн яг хамгийн ойрын төрлийнх нь дахиж өөр өндгийс аваад тэр өндгийс дотор байгаа эсийнх нь шпиндлийг микроманипуляторыг буцаад авч болдог байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө бөөмөө буцааж авч суулгаад тэгээд дараа нь тэрийгэ үр хөврөл болгож хөгжүүлэнгүүтээ умаад навж суулгаж өгчих ийм технологиуд бол ер нь хөгжсөн. Тэгээ яг энэ технологиг ашиглаад ген зассан юмнуудыг одоо эргэж одоо нөгөө сүнцэн амтнуудыг эргэж яг одоо сэргээгээд байгаа. Тий. Тэгэхээр ялчгүй энэ дээр энэ нөхөршин туслах аргууд бол ялчгүй заашгүй хэрэгтэй болоод идэг. Тэгэхээр сая бол яачлаа л да нөгөө доолын болохоор бүрэн дифференциацид ороод дахиад цаашаага өөрөө хогж чадахгүй үүдlis биш тийм эсийн бөөмийг авчаад байсан тий. Тэгвэл та нарын хувьд бол зохиомжтой орчинд үл тогтоогоод зиготыг суулгаж байна тий. За тэгвэл энэ юун дээр индексtinction хийхэд тэднээс яг л нөгөө яг зохиомжтой орчинд үл тогтоосон зигот эс цаашаа дөнгөж явж байгаа тийм айгүй потенцийн өндөртэй үүдlis маягийн эсийг хэрэглэсэн гэсэн үг үү тий? Яг энэ болохоор зөвхөн тийм тэрийг ашиглаж болох байхгүй. Тэр болохоор үүдлис нь өөрөө залуу эсүүд хуваагдлын эрчим маягүй сайтай эсүүд. Тийм учраас яг энэ de-extinction хийх одоо клон хийх энэ бүх технологи дээр хамгийн үр дүнтэй. Тэгээд тэр организм өөрөө дахиж цаашаа амьд болж төрж одоо тэр саяын Бреннерийн янгэр болохоор дөнгөж төрчөөд нас орсон байгаа. Тэр нь болохоор арсны эсээс авсан болохоор удаан амьдарч чадахгүй байгаад байдаг. Гэтэл яг stem cell-ээс авсан эсвэл эсийг induced хийж stem cell болгочоод дахиад тэрийг одоо манипуляц хийж генээ суулгаад stem cell-ийн түвшинд авчиад эхлэхээр нөгөө хуваагдах чадвар нь аягүй өндөр болоод тэгээд тэр нь өөрөө цаашаа удаан хугацаанд яг доктортой амьдрах нөхцөлийг аягүй сайн бүрдүүлдэг юм шиг л. Тэгвэл ер нь ингээд үр шилжүүлэн суулгах технологиг ашиглаад устчихсан амьтдыг сэргээх нь ер нь практикт ямар ач холбогдолтой юм болоо таны бодлоор? Миний бодлоор одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол яг энэ биологийн сая экосистем ярьсан те мэдээж хүн эмнэлгийн салбарт бол бид өргүүдлийг эмчилж байгаа. Биологийн салбарт гэх юм бол одоо 2018 онд яг энэ нөхөн үржихөд туслах аргууд гэдэг IVF эмчилгээнүүд яг дэлхийд аягүй сайн бид нар white rhino-г хадгалж чадсан гэдэг байхгүй юу. Цагаар rhino. Яг дэлхийд дээр 18 онд 3хан одоо хойд зүгийн North white rhino 3 үлдсэн байдаг. Тэгээ 18 онд тэр үлдсэн 3-ын 90 хүрхэн амт нас орсон юм билээ. Тэгээ одоо 2 байгаа. Тэр 2 нь болохоор 2 им white rhino Африкийн тэр амтны үрэлтэнд байгаа. Тэр хоёрын нэг нь нөхөн үржихөд насны өнгөрцөн. Нэг нь болохоор өндгийсээ гаргаад байгаа. Тэгээ 18 онд тэр судлаачдын зарласан бид нар цагаан риног одоо нөхөн үржихөд туслах технологийн
тусламжтай амжилттай хадгалж чадсан гэдэг нь яагаад вэ гэвэл яг тэр үхээс нь өмнө тэр эрэгтэй white rhino-г sperm аваад хадгалсан байдаг байхгүй юу. Одоо ихтэй тэр үлдсэн ганц цагаан нөхөрчгөө насн дээр байгаа тэр залуу white rhino-гийн өндгийсийг нь авч хадгалаад байгаа. Тэгээд авсан өндгийс, эр бэлгээс хоёр бэлгийсүүд нь байгаа учраас энэ бол одоо бусад нөгөө олдож байгаа тэг ген засж байгаа амьтдаасаа эргэж нөгөө de-extinction тэр амьтан сүнэхэд эргээд одоо тэрийг сэргээхэд одоо айгүй өндөр тийм потенциалтай эсвэл бүр ямар ч алдаагүйгээр бид нар тэр одоо удмыг бид нар гаргах боломжтой болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хадгалдаг технологи нь болохоор эсийг хөлдөж хадгалдаг технологиуд байгаа. Тэгээд энэ технологи маань өөрөө эсийг маш удаан хугацаанд хадгалдаг, банкладаг. Тэгээ энэний гол санаа болохоор бүр тэр Гейл Лусак гэдэг эрдэмтнээс гарсан байдаг. Тэр нэг агарын бөмбөлөг хийсэн эрдэмтэн байгаа шүү дээ. Агарын бөмбөлгийг тэр 1800 онд агарын бөмбөлөг хийгээд дээшээ тэнгэрлэг хөөрөө явж байхдаа яг бөмбөлгөний дээр байгаа усны жижиг молекулууд хасах температурт хөлдөөгүй гадсан байхгүй. Тэгээд энэ яагаад усны молекул хөлдөхгүй байна гэж асуусан. Анзаарсан. Тэгээ усны молекул жижигхэн болох тусмаа дулаан амжилт нь айгүй хурдан болоод эхлэхээр кристалл үүсэхгүй хөлдөхгүй тийм төлөвтэй байгаад идэм шиг үлээ. Тэгээд яг энэ санааг нь ашиглаад сүүлдээ бусад эрдэмтэд нөгөө эсийн дотор хөлдөөнө гэдэг чинь өөрөө нөгөө хөлдсөн амьтныг эргэж амьд сэргээхийн тулд усны кристалл үүсээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ДНХ яг их гэмтээчдэг. Эсийн дотоод бүтцүүдийг тэр кристаллууд нь гэмтээгээд идэг. Тэгэхээр тэр гэмтлээс нь нөгөө айгүй баг одоо гэмтээхгүй тулд эсийн дотор байгаа тэр эс чинь өөрөө дотор 80% нь ус байгаа шүү дээ. Тэр усны молекулуудыг бүгдийг ийм жижигэн тийм хэлбэрлүү шилжүүлдэг. Тэр шилжүүлж чаддаг бодис нь болохоор cryoprotectant бодисууд гэдэг одоо энэ глицерол байгаа, демисуп байгаа, энэ лабораторид хэрэглээд байдаг. Эдгээрүүд болохоор эсийн дотор нэвчиж ороод усны молекулуудыг бүр жижиг болгочдөг байхгүй. Тэгээ жижиг болсон усны молекулууд маань хөлдөхдөө кристалл үүсгүйгээр яг тэр чигээрээ ингээд тунгалаг байдлаар хөлдөгдөг. Энэ нь болохоор эс эргэж нөгөө сэргэх одоо боломжийг олгодог. Тэгээ яг энэ технологи өөрөө нэвтэрч гарснараа бэлгийн үсүүдийг аюулсан амжилттай хөлдөөж чадсан. Тэгээ амжилттай хөлдөөж чадсны ачаар өнөөдөр энэ нөгөө сүнх гээд байгаа устгах гээд байгаа энэ амьтдыг бид нэр нөгөө бэлгийн үсүүдийг хадгалцдаг. Тэгэхээр яалтчгүй энэ нөгөө хурцын туслах арга маань нэгдүгээр устсан амьтныг сэргээхэд их чухал болчиход байгаа. Одоо яг төрөл зүйл нь устгах гээд байгаа амьтны бас нөгөө нөхөрчүүг нь хадгалахын тулд бас аюул чухал болчиход байгаа. Яг анаахын манай энэ хүн эмнэлгийн салбарт болохоор бүр нөхөрчүүгээ хадгалах технологи гэдэг аюул том технологи ба тэр нь болохоор хавдартай хүмүүс жишээлбэл байлаа гэж бодъё л да. Одоо хавдар тусаад хим эмчилгээ хийлгдэг тэр хүн яалтчгүй хим эмчилгээ 6 удаагийн хим эмчилгээнд орлоо. Эргээд тэр хүний өндгийс эмхтэй өндгийс гарахаа болчдөг. Эрэгтэйгээс эр бэлгийсүүд нь гарахаа болчдөг. Тэгээд тэр хүн хавдрыг эрт оншиллоо, хим эмчилгээ хийлгэлээ. Тэгээд тэрний дараа нөхөрчгүй асуудал нь тэр чигээрээ яалтчгүй асуудал болоо гараад ирдэг. Тэгээд эхлэхээр тэр хүмүүсийг хавдрын өмнө хим эмчилгээнд орохоос өмнө бэлгийсүүдийг хадгалж болдог, өндгийсүүдийг хадгалж болдог. Энэ бол анаахын салбарт бүр онкофертилити гэдэг тусдаа шинэ юм салбар болоод гараад ирсэн. Тэгэхээр яалтчгүй энэ технологи бол маш их ач холбогдолтой байгаа гэдэг. Тэгэхээр жишээ байгаа. Тэгэхээр хүн эмнэлэгт бол одоо хүний эрүүл мэнд цаашаа нөхөр зөвхөг янз бүрийн ажиллагаанаас болоод алдагдахад сэргээх боломжтой. Дээр нь амьтан дээр бол байгаль хамгаалахт бас их ач холбогдолтой гэж ойлголаа. За баярлалаа. Тэгвэл ер нь энэ амьтан дээр туршсан байгаа биотехнологитэй холбоод хүндрэлт нь яг ямар үр ашигтай вэ? Одоо саяны зохиомжтой орчинд үр тогтоогоод тэгээд клоныг хийгээд төрүүлж байгаа нь яг амьтан дээр төрүүлж хийгдсэн асуудал уу? Эсвэл ерөөсөө хүн дээр тушаа явж байсан болов уу? Тэгээ миний бодлоор яг зүгээр хүн гэдэг бол зүгээр биологийн нэг дүрс. Одоо яг энэ технологи хүн дээр бид нар амжилттай хэрэглээл яваад байна. Тэгтэл биологийн аягүй олон дүрсүүд ер нь энэ байгаль ертөнцийн хүн зөвхөн ганцаархнаа хүн байгаад ингээд удаан хугацаанд бол амьдарч үл яагаад чадахгүй. Тэгэхээр яг энэ технологиг ашиглаад энэ экосистемийг хадгалах, эргээд энэ сүнсэн амьтдуудыг сэргэх, оролдлого хийж байгаа, сүнх гэж байгаа амьтдыг ингэж хадгалж байгаа эдгээрүүд маань энэ байгаль гэдэг ямиг илүү урт удаан хугацаанд хадгалахын тулд одоо байгаль гэдэг зүйл нь өөрөө илүү урт удаан хугацаанд хадгалагдаж байж ич хүн төрөлхтөн яг тэрийгээ дагаад хамт хадгалагдаж чадна. Тэгэхээр яг энэ одоо de-extinction гэдэг одоо бид яриад байгаа энэ эргэж сэргээх энэ алхам бол
Тэгээд зүгээр л одоо бид хэдийн мөрөдж байгаа шиг бид хэдийн science fiction шиг одоо юур галын зөвхөн цэцэрлэгийг сэргээж байгаа асуудал бол биш гэж би боддог. Тэгээ энэ маань өөрөө яг энэ байгалыг ингэж удаан хугацаанд хадгалж байгалыг одоо яг экосистемийг тэр хүнтэй хамт зэрэгцэн оршиж байгаа энэ биологийн олон төрөл зүйлүүдийг бүгдийг зэрэгцэж ингэж хадгалснараа эцсийн цаад том ач холбогдол нь болохоор хүн төрөлхтөн бас яг энийгээд байгаад эрүүл урт одоо амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлж байгаа юм болов уу гэж хардаг. За ер нь бол одоо энэ ангаагч гэж ер нь биотехнологийн ололтуудыг ашиглаад биднээс доолойныг гаргаж үтсэн байна. Биднээс гэж хүмүүс шүү дээ судлаачид. За янз бүрийн вирусын судалгаа хийсэн байна. Вакцин гаргах одоо мэдээлэл ерөнхий зөвлөсөн вакцин гаргачлаа тий. Хуучин вакциныг хийхдээ нэг үйлдвэрлэлээ тэрийг ялгаж цэвэрлэнэ гэж айгүй өндөр заралтай ажил байдаг гэсэн бол одоо мэдээлэл ерөнхий ашиглаад өөрийнх нь эсээр нь өөрөөр нь үйлдвэрлүүлцдэг тийм арга гарчлаа. Тэр нь бас хямдхан эсвэл хамгийн аюулгүй болж байгаа ч гэдэг юм уу. Ер нь биотехнологийн арга ангаах ухаанд хэр нөлөөлж байна? Таны яг ангаахын салбарын хүний хувьд бол биотехнологийн талаар одоо ангаах ухаанд ямар эргэлтүүдийг авчирсан, юуг гайхамшигтай болгосон гэж та үздэг вэ? За мэдээж бол энэ маань яг анагаахын салбарт бол хэлж барахгүй олон жишээнүүдийг бол дурдж болно. Яалтчгүй ач холбогдолтой маш олон тийм эерэг нөлөөллүүдийг бол авчирсан. Нэгдүгээрт бол энэ бүхний эцэст бол хүний ер нь амьдралын эцсийн зорилго бол үр удмаа үлдэх. Тэр үр удмаа үлдээхийн тулд дараагийн нэг зорилго нь хүн өөрөө амьдрсандаа happy байдаг. Тэгээд тэр happy байх хамгийн чухал юм бол эрүүл урт наслалт байгаад байдаг. Тэгэхээр хүмүүсийг яг эрүүл урт наслахын тулд ихэнх өвчин ер нь хүний өөрийнх нь оролцоотой гадны нөлөөлөлттэй биш яг өөрөөсөө болж хүн өвддөг. Тэгээд бид хэдийн хувьд бол одоо энэ химийн хүчин зүйлсээс ангид байж чадахгүй энэ одоо цаг хугацаанд тэгээд тухайн химийн хүчин зүйлсээсээ болоод өвдөж байгаа энэ цаг үед яг тэрнээс нь сэргийлдэг, тэрнээс нь хамгаалж чаддаг хамгийн чухал технологи бол ялчгүй биотехнологийн салбар байгаа. Тэгээд энэ салбарын айгүй олон дэвшилттэй юмнуудыг яг анагаахын салбарт бол ашигладаг. Үүний нэг жишээ нь л саяын бид эдийн үржилжүүлэн суулгах эмчилгээ байгаа. Вакцин гаргаж байгаа. Үүний нэг жишээ нь бол сая одоо тэр ген инженерчлэлийн аргууд байгаа. Мөн бас хүний хувьд бол биологийн төр зүйн хувьд ч гэсэн бас нөгөө генетикийн хувьд аюух алдаа гардаг. Тэр алдааны улбааны юу гэх юм бол удам дамжсан өвчнүүд байгаад байдаг. Гэтэл одоо яг энийг засаж байгаа хамгийн том юм бол энэ ген эмчилгээ байгаад байдаг. Мөн л адилхан сая ярьсан тэр CRISPR технологиг ашигладаг. Аюул олон ийм нааштай ийм талуудыг бол анагаах ухаанд авчирч байгаа. Тэгээд энэ бүхний эцсийн зорилго нь хүн эрүүл урт наслах байгаад байдаг. За баярлалаа. Ер нь тэгэхээр эмчж байна уу? Ер нь биотехнологич судлаач байна бүгдөө ялгаагүй нэг зорилготой тий. Тэгэхээр их таатай байна энийг сонсох. За ер нь тэгээд яг устсан амьтныг сэргээхийн технологи анагаах ухааны ёс зүйн хувьд ер нь таны үзэж байгаагаар ямар одоо сорилтуудыг биднээс тавьчилж байгаа. Энэ дээр харин яг хүмүүс аяг их тийм controversial хандаад байдаг. Нэг нь бол устсан амьтныг сэргээх нь зөв гэж үзээд байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь болохоор үнэхээр тэр амьтны амьдрах орчин байхгүй. Тэр экосистем байхгүй байгаа энэ цаг үед тэрийг эргэж сэргээх, тэр амьтны эрхийг зөрчих, тэр сэргэлээгээд дараа нь тэр амьтыг яг экосистемд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэх үгүй юу? Тийм учраас яг ёс зүйн хувьд тэр амьтныг сэргээх нь зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр эрдэмтэд одоо болтол маргаантай байгаад байдаг. Миний хувьд бол энийг яг олон талаас нь илүү сайн хараад аль цаг үеэс өмнөх одоо экосистемийн амьтдыг бид эргэж сэргээж одоо бид нар өөрсдөндөө таатай нөхцөлийг авчрахын аль цаг үеэс хоошхыг нь заавал сэргээгээд авах шаардлагагүй гэдэг дээр илүү тэр цаг үеийн тийм лимит тавьчаад тэрэн дээрээ ажиллах. Тэгээд бүр тэр одоо юур галын цэцэрлэгийн үеийн динозавруудыг бид нар эргэж сэргээгээд тэр динозавруудыг бид нар авчираад яах юм ер нь. Гэтэл тэр нь зарцуулж байгаа мөнгөө зүгээр одоо энэ устгах гээд байгаа амьтдууд руугаа санхүүгээд бол илүү зөгш тэрийг зарцуулах юм бол илүү бас одоо цаг үедээ илүү таатай юм болов уу гэж боддог. Тэгэхээр байж болохгүй болно.
Тэгтээ яг аль цаг үед вэ гэдгээ л сайн тодорхой болгочод илүү хэрэгтэй болов уу гэж. Тэгэхээр нэлээд төвхтэй асуудал асуучлаа. Тэгээд бас их сонирхолтой байлаа. За гээд ер нь бол нэг ийм асуулт байна. Хэрвээ цаг хугацаагаар буцах юм бол өөрийнхөө оюутан байх үедээ очиод юу гэж хэлэх вэ гэнэ? Юу гэж зөвлөх вэ? За цаг хугацаагаар айлд өөрийнхөө оюутан байх үедээ очих юм бол за чи чамд хэцүү байж магадгүй бах. Гэхдээ улам цаашаа хичээгээрэй чи зөндөө олон хүүхдэд айлд хүүхдэд болгож чадчих шүү гэж хэлэх гэсэн. За таны хувьд? Миний хувьд бол цаг хугацаагаар буцвал өөртөө юу ч хэлэхгүй. Ягаад тэгэхээр миний алдсан алдаа. За дунд авсан ч юм уу, сайн авсан. Энэ болгон яг намайг бүтээсэн. Учираас би цаашаа хичээ битээ шантраарай гэж хэлнэ. Түүнээс биш нэг тийм специфик зөвлөгөө өгөхгүй. Тэгэхээр одоо мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдэд дүүнэлдээ зориулаад юу гэж хэлхийг хүсэж байгаа гэхээр саяхан одоо Билл Гейтс ингээ 3 мэргэжил ер нь үлднэ. Тэр 3 мэргэжлийн нэг нь бол энергитэй холбоотой байна. Нөгөөх нь кодтой холбоотой. Хамгийн чухал нь нэг нь биотехнологи үлднэ гэж хэлсэн байдаг тийм. Тэгэхээр биднээс яг хүний төлөө хүний одоо амьдрал үйл ажиллагаатай холбоотой өөрийгөө тань мэдэх, өөрийнхөө функцийг тань мэдж байгаа энэ шинжлэх ухаан руу илүү олон залуучууд ороорой гэж уриалъя. Гэхдээ нэг юмыг анхаарах хэрэгтэй. Энийг сонгочоор монголчин ажлын байрг үүштэй гэд хүүхдүүд боддог. Тэгэхээр биднээс заавал Монголд ажиллах албагүй байхгүй. Дэлхий биднээс таарах нээлттэй байна. Тэгээд дэлхийн том иргэн болтугай гэж хүсээрээ. За баярлалаа. За ингээд тухайн үеийн одоо бид эдийн тэр Jurassic Park гэж киног үзээд science fiction юм шиг бид нар санагддаг байсан. Энэ ойлголт өнөөдөр бид эдийн хувьд бол яг fiction бол биш гэдэг талаас нь энэ бол шинжлэх ухааны бас байж болох боломжит нэг хувилбар юм а гэдэг талаас нь сонирхолтой ярилцлага өрнүүлсэн хамтрагч Лавсан доктортой баярлалаа. Баярлалаа. Одохгүй доктортой сайн.